Манай улсын хууль гэж хүүхдийн тоглоом шиг нэг юм байх. Түүнийгээ ч мэдсээр хэрнээ тоодог хүн ч гэж алах. Төрийн өндөр дээд албан тушаалтуудын хөрөнгө оруулгын мэдүүлэг гэж элэг авмаар юм байна. Төрөөс төрсөн тэр бомтнууд Монгол улсын алил өнгөтэй өөдтэйг нь сорчлон түүжгүүцээд дэлхийд нэрд гарсан тэр бомтнууд төр түшүүлцгэрнэ хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр ёстой нэг өдчихсөн доромжилсан мэдүүлэг өгнө. Хууль талаас нь харуул тун зөв, баримт талаас нь харуул гал үлээж газар гიშгээс бусна худал юм шүү гэдгийг нь илчлэнэ. За жишээ нь сангийн сайд чойж усрангуайн хөрөнгө оруулгын мэдүүлгийг өнгөж хараад элэгчэнд хөшөөж өгөж мэднэ. 22-ийн товчоон дээр 4 машин мөрөгсөн осол дээр гихтэл шууд шинэ машин авч өгөхөөр амлаж байсан гэдэг сайдтай маань машингүй гэж мэдүүлсэн. Бүгд бүтэн хурд хороолттой хүн гэхэд ганцхан байртайж гих шиг. Мэдээлэлээс харуул хурд хүнс, хурд авт, хурд групп, Rapid Harsh, House Invest, Apartment KH, гоё сайхан, Omnium гоё, хурд транс, хурд properties гээд 20 гаруй аврах том компани 100% чойжсрон гэх гэсэн мэдээлэл гарсан байна. Харин тэрээр хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр нэг байртай машингүй 6 адуутай гэж мэдүүлжээ. Юу ч хэвдэ. Тэгээд одоо чойжсрынгийн бурууч гэж бас юу бах вэ? Хуулийн дээр худлаа бичээрээ та нарыг заажчихсан юм байна. Хэн нэг хүн албан тушаал дээр залрах болвол нэг дөрөнгийн эзэмшигчээ гэх өгүүлбэр саад болох тул олонний нүдэн дээр өөр хүний нэр дээр шилжүүлсэн бодоод хууль зүйд нийцүүлнэ. Зөвхөн нэр өөрчлөгдснөөр энэ саад удаа шиг замхан арилах тул үүн шиг амрах юм гэж үгүй. Энэ нь тэгээд хууль юу тийм ээ?